Шинэ 7 хоног эхэлж шинэ улс төр эхэллээ. Өнөөдрийн улс төрийг ярихын тулд өчигдөр буюу Нэм гарагийн ерөнхий сайдын хэвлэлийн урлагийг ярих хэрэгтэй. За Нэм гарагийн орой 18 цагаас гадаад хэргийн яам дээр Занданч тэр ерөнхий сайд одоо эх 5 жилийнхаа төлөвлөгөөг танилцууллаа. За энэ төлөвлөгөөний нэр нь шинэ итгэл, эрс шинтгэл гэдэг нэртэй. Ийм одоо үрээтэй мөрийн хөтөлбөр гэх юм уу? За ер нь ерөнхий сайдын ажлыг аваад ажлаа эхлүүлэхдээ бүхий сайд нар ямар нэгэн мөрийн хөтөлбөр гаргаж ирээд тэгээд өрөө хөвгтэй мөрийн хөтөлбөрөөр танилцуулдаг. Өнгөрсөн хамтарсан засгийн оюун эрдэнэ хамтарсан засгийн өрөөнд хурдтай хөгжлийн төлөөх зориг гэдэг бас их сурж нэртэй ийм мөрийн хөтөлбөр байсан. Тэгээд энэ өнгөрсөн засгийн нөгөө нэг 5 жилийн төлөвлөгөө хөгжлийн төлөвлөгөөн дээр суурилаад тэгээ өөрсдийнхөө нэмж ачирлаад ингээ оруулж ирсэн ийм 5 жилийн үндсэн чиглэл байгаа. Монгол улс угаасаа нэг 5 жилдээ 4 жилдээ нэг чөлөө ингээ хөгжлийн чиглэлээ үндсэн чиглэлээ баталдаг. Тэгээ түүний дагуу засгийн газар Занданчдын бүрдүүлсэн засгийн газар ирэх 5 жил хэрэгжүүлэх бодлого ажлуудаа танилцууллаа. Нэг талаараа зөв жишг одоо бүх сайдууд нь сууж агаад сэтгүүлчтэй авчирч агаад нээлттэйгээр асуулт хариултаа явуулаад ингээд төлөвлөгөөг танилцуулдаг. Гэхдээ энэ одоо нэр нь жоохон хүндэтсэн болов уу гэж харлаа. Миний хувьд ингээд өнөөдөр бүтэн сонсоод суулаа. Эрс шинтгэл гэж нэр орж ирсэн байна. Яг нь итгэл гэдэг нь бол байж болох юм тийм ээ. Шинэ итгэлийг бид нэр одоо Занданчтар төлөөлгээд ирэх 4 жил юу хийх юм харж болох нь байна. Гэхдээ эрс шинтгэл гэдэг нь жоохон хүндэтсэн юм шиг санагдлаа. Магадгүй Занданчтар ажиллаа авснаас хойш зарим нэг тоо үзүүлэлтүүд сайжирсан байх. Гэхдээ эрс шинтгэлт хийдэггүй. Үүнийг түүний байгуулсан засгийн газраас эхлээд бид нар харж байна. Яг одоо дэлгэцэн дээр Занданчтрын байгуулсан засгийн газар харагдаж байна. Энэ засгийн газарт өнгөрсөн хамтарсан засгийн газар гэж одоо олон түмний хамгийн их үзэн ядаж одоо мега төслүүд ярьж исэн засгийн газар мега үзэн ядагчтай оюун эрдэнэ засгийн газарт ажиллаж исэн нэлээд хэдэн сайд одоогийн засгийн газарт ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол эрс шинжилт биш. Үнийг одоо өөр зарим нэг зүйлээр илэрхийлж иж магадгүй. Гэхдээ сэтгүүлч миний нүдээр харахад энэ эрс шинжилт биш. Анханасаа биш байсан. Олон өнгөрсөн цагт ажиллаж исэн сайд нар байгаа учраас энэ шинжилт биш үл. За тэгээд энд нэг хэд хэдэн зүйл зүгээр тодорхой хэд хэдэн зүйл ярьсан. Маш их зүйл ярьсан. Бараг 2-3 цаг ингээд нөгөө мөрийн хөтөлбөрөөр танилцуулаад сэтгүүлчдийн асуултанд ингээд нээлттэй хариулаад явсан. Гэхдээ нэг тодорхой 2-3-4 чөнөө нэг тиймэрхүү зүйл ярьсан. Нэг нь юу гэхээр нөгөө ховчлол одоо Мяд дулааны захиргааны станц 3 гихчлэн энэ төрийн өмчийн нөгөө нэг алдагдaltaй ажиллаад идэг энэ төрийн өмчийн компаниудын 10-аас 51%-ийг ховчлнаа гэж ярьсан. Энэ бол мэдээж маш том шийдвэр байсан. Гэхдээ энэ ховчлол хийгдээд яг боддоор хийгдэх үгүй юу гэдэг чинь бас асуудал. Тэгээ хизээ хийгдэх вэ гэдэг асуудал. Монгол ардын нам 8 жилийн хугацаанд төр барихтаа төрийн данхаас нь бүтцийг одоо цөөлн ховчлол хийн гэл маш их ярьсан. 8 жилийн хугацаанд хийгээгүй шүү. Ярьсаар л байсан шүү. Аль нь хийгээгүй. Тэгэхээр энэ ховчлыг боддоор хийгдэх үгүй юу гэдгийг бид нар харах байна. За тэгээд 3 том үйлдвэр барина гэж ярьсан. Засайлуулах үйлдвэр, төмрийн үйлдвэр, за нефтийн үйлдвэр. Энэ одоо 3 том үйлдвэрийг барьж байгаа нь мэдээж улс оронд ашигтай. Гэхдээ бас нөгөө талд нь аваад үзэх юм бол төрийн өмчийн компаниуд ингээд ихсэх тусам, данхах тусам яаж одоо тэнд их хулгай явж ийн, яаж нэгээ ингэж тэр хулгайгаар нь барьцаалж байна гэдгийг бид нар өнгөрсөн улс төрүүдээс харсаар байна. Энэ нөгөө нэг том үйлдвэрүүд маань дараачийн нөгөө нэг нүүрсний уулгаа шиг юм иймэрхүү юм руу яваад орчих үе дээ. Анхнаас нь зөв явахгүй бол нөгөө мортхийн хязгаа гэдэг шиг. Тэгээд 4 хүүхэдтэй айлын ипотекийн зээлийг одоо очрог болгоно урдуур нь ингээд оруулнаа гэдэг ийм шийдвэрийг гэр бүл хөгжлийн одоо юу гэлээ нэг урт нэртэй гэр бүл нэг яг одоо энэ шинэ нөгөө нэг засгийн газар чинь яг зарим яамдуудын үнэхээр тогтоохгүй байна. Их сүрчин урт нэртэй. Тэгээд тэр яамнаас орж ирсэн
4 хүүхэдтэй айлын ипотекийн зээлийг одоо нөгөө нэг насаараа хүлээж байгаа залуучууд хизээ очтой орох юм гэдэггүй байгаа ипотекийн зээлийг хүлээж байгаа энэ залуучуудын өмнөр оруулна гэж. Энд нөгөө тэгш боломж энэ төр найдсан тэрийг харсан ч юм уугүй ч юм. Тэгээ гэр бүлийн багц эрүүл мэндийн даатгалтай болно гэж нэг айл ингээд нэгэн төлөвлөл одоо багцаараа ингээд эрүүл мэндийн даатгалтай болдог ч юм уу тий. Тэгээ ингээд аль нэг нь одоо хүн амын орсон дотроос ингээд чөлөөлөгддөг ч юм. Иймэрхүү байдлаар ингээд эрүүл мэндийн хүүхдийн хүн амын өсөлтийг дэмжих юм бодлого чиглэнэ гэд ингээд гараад ирсэн. За тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү зүйлүүд байсан. Сэтгүүлчид маш олон асуулт асуусан. Зарим нь их зөв асуулт асууж илээ. Зарим нь нэг тийм тодорхой бус ч юм уу сонин асуулт асууж илээ. Тэгээ энд ерөөсөө нэртэй холбоотой ганцхан зүйл асуумаар санагдсан надаа. Юу вэ гэхээр эрс шинжилэлт гэдгээ яг юу гэж харж байгаа юм бэ те? Энэ засгийн газраа одоо цөөлөхгүй юм уу? Энэ хэдин яамдуудаа цөөлөхгүй юм уу? 10 хэдэн яамтай, 20 хэдэн сайдтай ингээ ажиллаад байгаад ах юм уу? Нэг л их данхар төрийг одоо цомгтгоно гэж ярьсан хүмүүс тэгсэн мөртлөө өөрсдөө хэдэн тэр 100 тэрбумаар нь урсгал зардалтай байгаад байдаг энэ яамдуудаа багасгахгүй юм уу? Яамдуудаа хизээ багасгах юм бэ? Манай Монголд ерөнхийдөө 3 сая хүн амтай энэ Монголд бол 6 яам байхад үнэхээр болчмоор санагдаад гээд олон одоо мэргэжлийн хүмүүс яриад байна. Тэгээд давхарцсан чиг үүрэгтэй яамдууд маш олон байна. Яг юу байгааг нь мэддэхгүй нэр устаа яамдууд маш олон байна. Тийм учраас энэ яамдуудаа цөөлөхгүй мүү гэдэг асуултыг нэг сэтгүүлч асуугаагүй. Энэ үнэхээр гайхалтай байлаа. Мэдхгүй тэр үед хилцсэн ч юм бол би анзаараагүй гэж магадгүй бах. Яамдуудаа цөөлнө гэд магадгүй зандаж тэр сайд хилцсэн байж магадгүй бах. Тэрийг би анзаараагүй бах. За ингээд зандаж тэр мэдээлэл нэг иймэрхүү боллоо. Өнөөдөр би жоохон урт юм ярих гэдэг учраас цаашаа үргэлжлүүлээ ингээд довчхон яриад үргэлжлүүлье. За өнөөдрийн улс төр инх хоёр хууль зүйн сайдаас инх хоёр ханаа төрж хоолойн өвчснөр хэллээ. Уг нь өнгөрсөн 5 дахь өдөр маш сүртэй мэдээлэл хийгээд нэг дэх өдөр эрэх даваагаар гэхэд би одоо энэ херогийн чинээсээ жинхэнэ хулгайч байсныг харуулад өгнө. Номинг одоо тэр соёлын яамыг яаж одоо мөнгө угаадаг яам болгосныг би харуулад өгнө гэдэл мэдэгдээд байсан. Гэтэл яг өнөөдөр нөгөө нэг мэдээллийн хүлээгээд ингээд олон нийт тэр яриа сэтгүүлч тэр яриа хүлээж ирсэн чинь ханаа төрөд хоолоо өвдсөн. Тийм учраас ингээд чөлөө аваад өнөөдрийн мэдээллийг хойшлууллаа гэсэн юм албан бусаар зүгээр ингээд хэвлэл мэдээллийн байгууллагууд гаргаад ирсэн. Чөлөө авсан нэг нь хараад энэ хоёрын мэдээлэл сударлаа. Өнөөдөр мэдэгдсэнгүү. Одоо хизээ мэдэгдэх юм мэдэхгүй. Улс төрн жоохон наадхаа жоохон барьж ийгсэн юм байлгүй. За ингээд араас нь ан болон Монгол Ардын нам Манийн бүлэг хуралдсан. Тодорхой хэдэн асуудлаар хуралдсан. Гэхдээ араас нь мэдээлэл хийгээгүй. Тэгээд тараа явцгаас бүлгүүдийн хурал мэдээж хаалттай болдог. Сэтгүүлчд орж болдог. Ингээд яг бүлэг дотор яг юу яригдсан юм мэдэхгүй байна. Ямар ч сан өөртөө хэлсэн сэдвүүдийг бол тавьчихсан байсан. Араас мэдээлэл өгөх учраас тодорхой байдлаас. За тэгсэн нөгөө нэг үеийн үртэй оюун эрдний хэн шалгах төр ороог өнөөдрийн чуулганаар хилцэх ёстой байлаа. Уг нь хилцэх тав дараалд оруулсан байсан. Тэгсэн хурлын өмнө хурал дараалагч бүрдөрж зарим нэг одоо тэгийн тухай хууль дээрээс ингээд зөрчсөн ч юм уу үгүй ч юм уу тийм мэдтгэхгүй байгаа учраас энийг 3 дахь өдөр хүртэл хойшлуулъя гэд алхацсан. Энийг 3 дахь өдөр хүртэл хойшлсон. Энэ хэн шалгах төрөөрөө мэдхгүй байнгын орон дээр хитэн хичнээн чудаа хойшлчүү, улсын хөр дээр орж ирээд хичнээн чудаа хойшлчүү. Тэгээ ирэх 3 дахь өдөр байгуулах юм уу үгүй мүү гэдгийг шийдэх гээд байна. Шийдэх юм байна. Мэдээж одоо хэн шалгах төр орооны квот ганцхан байгаа учраас нөгөө талд Баярмаган бат гişүүд одоо харьбын нэгээрээ хилцэх юм хэн шалгах юм төр ороог бас байгуулах гэдэг ингээд хоорондоо мөргөлдөд байгаа гэж би өнгөрсөн бичлэгтээ ярьсан. За ингээд хойшлоо. Энэ мөн л одоо энэ хэн шалгах төр ороон дээр бас улс төр орж ийн, улс төр хийж ийн. Нэг талаасаа улс төр хийж гацааж ийн, нөгөө талаасаа зарим нэг нь өөрсдийнхөө квотон дээр ингээд болоцолдсон иймэрхүү дүр зурагтай байна. За тэгээд өнгөрсөн 5 дахь нэг юм ярих юм болч. Төсвийн хилцүүлэг дээр өнгөрсөн 5 дахь өдөр нөгөө тэрэлт сэлэнгийн асуудал яригдсан. Тэрэлт сэлэнг гэдэг нөгөө тэрэлт сэлэнг ундааны асуудал яригдсан. Төсвийн байнгын орооны дарга ган уяг
одоо сэлэнг гэдэг нөгөө манай апугийн нэг ундаа байдаг шүү дээ. Сэлэнг ундааг өргөөд ногоон сэлэнг ундааг өргөөд дэмжин шүү гэдэг ингээд ногооноо өргөж. Энэ улаан тэрэлжигээ өргөөд энийг дэмжихгүй шүү гэх ингээд өргөж байгаа бичлэгийг та бүхэн харсан бах. Сошиалор маш их явлаа. Тэгээ энэ дэр нэг юм одоо миний хувьд нэг юм гаргалгаа баг. Энэ удаагийн одоо төсвийн хилцүүлгээр одоо санал хурааж 100 гаруй одоо санал хурааж байгаа. Тэгээ эн чинь ингээ нөгөө нэг байнгын орон дээр зарим дэмжигдээгүй. Тэгээ өнгөрсөн нөгөө нэг ерөнхийдөө зандан шитрэг огцруулж ирсэн нэг санал хураалтыг та бүхэн мэдчих саналын томьёолыг нөгөө байнгын ороноос дэмжээгүй саналыг дэмжиж гэдэг юм саналын томьёол орж ирсэн шүү дээ. Тэгээд нөгөө сошиалор нэг буу юм болоогүй те дэмжээгүй дэмжиж энтер гэл нэг хөгжилтэй жок болгож явуулаад тэг яг нэг иймэрхүү одоо санал хураалтууд маш их орж ирж байгаа учраас зарим гишүүд тэгээ нөгөө нэг их санал хураалт явж байгаа. Зарим гишүүд яг нэг үндэ нөгөө нэг яг яах гээд байгааг нь мэддэхгүй гэд бас учраа олохгүй байх шиг байна. Энэ үл яг их тарагдчихсан тийм. А тэгэнгუთ наанаас нь одоо гав иг одоо жишээлбэл яах вэ гэхээр гав иг чинь нөгөө нэг төсвөө боож оруулж байгаа юм баггүй юу? Төсвийн байнгын орон дарга гэдэг чинь. Тэгэхээр өөрийнхөө хийсэн ажлыг мэдээж тэнд хүмүүсээр дэмжүүлнэ, зарим нь одоо дэмжихгүй оруулж ирсэн юм а дэмжүүлэхгүй байхыг одоо өөрийнхөө хийсэн ажлыг цааш нь явуулахыг хүссэн шүү дээ. Тийм учраас тэр бол одоо гишүүдэд ингээ нэг шипи өгж байгаа маягийн зүйл баг. Ногооны нүргөл та дэмжээд өгөөрэй гэдэг те. Одоо үе үед л нэг юм төсвийн хилцүүлэг дээр нэг иймэрхүү юм болдог. Сангийн сайд яаж улаардаг вүлээ та бүхэн мэдчихэл байгаа ах өнгөрсөн жилүүдийн төсвүүдээр. Тэр нэг иймэрхүү үйл явц явсан баг. А түүнээс өөдөөс нь хараа сууж байгаа ардчсан намынхдаг нэг ундааны лазар хөдөлгөөд байгаа зүйл биш баг. Тэгээд ундааны лаз өөрөх тоолонд тэднэрэн дэмжээд нөгөө дэмжихгүй болоод ч юм уу те. Ингээд сууж ах нам нь өөрөө ардчсан намын гişүүд биш баг. Тэр нэг иймэрхүү процесс өрнөснийг зарим нэг нь хит улс төржүүлээд тэгээд нөгөө сошиалор нэг сэвгцэн таашаа сэвгдээд явсан баха гэж сэтгүүлчний үүднээс би бол харж байгаа. А гэхдээ нэг нөгөө одоо нэг үнцгний үг гэхээр одоо энэ төсвийн байнгын орны дараа гав игийн чинь шадар сайдаар томилох ерөнхий сайдын тушаал гарцсан. Өнгөрсөн 5 өдөр гарсан та бүхэн мэдж байгаа. А нэгэнтэй л одоо засгийн газрын гишүүн болох гэж байгаа энэ хүн тэнд ингээд төсөв боогоо сууж ийн гэдэг өөрөө хэр одоо ёс зүйн хувьд хэр байж болох зүйл вэ гэдгийг энэ дээр мөн хөндмөр баг. Одоо засгийн газрын гишүүн болох гэж байгаа хүн ч одоо засгийн газрын оруулж иж байгаа төсвийг өмөржил ярина. Тэгэхээр энэ одоо хэр ёс зүйн хувьд болох юм байгаа болдсон болов. Нэг иймэрхүү гаргалгаа байна. За тэгээд одоо би та бүхэнд нэг бичлэг үзүүл. Энэ бичлэг дээр их хөгжилтэй юм байна. Өнөөдөр байнгын ороогоор нөгөө нэг өнгөрсөн 5 өдөр нэг 6 асуудал дээр 7 асуудал дээр чиглэл аваад байнгын ороог эргэж дахиж хилцүүлэх юм чиглэл өгсөн дөө бүрдөрж дарга. Тэгээ өөрөөсөө манийхан ч өөрөөсөө санал гаргаад ингээд энэ 7 төр чиглэл авъя эргээд байнгын ороогоор хилцъя гэд чиглэл авъя гэд авсан. А гэтэл тэр нөгөө нэг асуудал нь өнөөдөр байнгын ороогоор орсон, төсвийн байнгын ороогоор орсон. Гэхдээ төсвийн байнгын ороонд 19 хүн хэлцээд ирцээ бүртгүүлсэн. А зарим нэг гишүүд эн чинь хилцүүлэх ёстой асуудал үстэй гэсэн чинь шууд санал хураалтаар явна. Асуулт хариулт байхгүй гэд алах цохиод хэлсэн. Тэгээ ингээд дэмжигдэхгүй байсан. Тэгээд энэ төсвийн байнгын ороонд ерөөдөө 3 гишүүн байсан. Нэг нь хурал даргалагч өөрөө Гавыг, а нөгөөх нь ардчилсан намын Цогтбаатар, Болормаа гэсэн юм 2 гишүүн сууц. Ингээд нийтдээ 3 гишүүн. Одоо та бүхэн бичлэгийг хараад эргээд бээр. Тэгээ энэ бичлэгэн дээр ингээд энэ 3 суугаад дараад байгаас ингээд гуруулхнаа л ерөөсөө дуустал гарсан. Эхнээс нь дуустал нь энэ 3 байсан. Яг тэр зааланд энэ Даваагийн Цогтбаатар, Болормаа гишүүн тэгээд хурал даргалж байгаа юм. Энэ чинь нөгөө нэг шууд бүх санал нь ингээд 100%-аар яваад байвал муха азарна шүү дээ. Тэгээ тийм учраас одоо мэдхгүй энэ Даваагийн Цогтбаатар, Болормаа гэх энэ 2 гишүүнийг одоо хувьчлах гад энэ сууж байгаа юм болов уу гэж бодсон. Ингээд ямар нэгэн одоо юм хөв гарах гадалтай 70%, 80% саналаар дэмжигдлээ гэдэг ч юм уу нэг иймэрхүү хувийг гаргаж ирэх гээл сууж ирсэн баг гэж байна. Нэг байнгын орооны хурал одоо тий санал хураалыг хуулмаар нэг иймэрхүү жишгтэй явж байна. Энд ч одоо бүхэл бүтэн Монгол улсын одоо ажил хийж байгаа 1 сая гаруй хүмүүсийн нийгмийн даатгал
шимтгэлээр бүрдэж байгаа, татвараар бүрдэж байгаа ийм төсвийг эх хонд энэ одоо төсвөрлөлт ингээд төвлөрсөн байгаа мөнгийг эх хонд яаж хэрэглэх вэ гэдэг ийм гаргалгааг хийж яхад иймэрхүү байдалтай л байнга ороод явж байгаа чинь. Тэгээ улсын хурал дээр орж ирээд ямар явж байгааг та бүхэн харж байгаа. Нэг иймэрхүү л байна. За өнөөдрийн ус төр юм боллоо. Баярлалаа.